Сирокса ресторан нь зөвхөн ресторан биш, харин соёл тав дахь амтыг нэгтгэсэн шинэ концепт юм. Энэхүү ресторан нь уламжлалт Солонгос амттай, хоолны соёлыг орчин үеийн интерьертэй хослуулж, Монголын зочлох үйлчилгээний салбарт шинэлэг хандлагыг авчирч байна. 플로아 호텔에 Монголд цэцэг зочид худалд нэгдсэн Сороксон ресторанд хоолны зөвлөхөөр ажиллахаар ирсэндээ их баяртай байгаа. Монголд ирсэн зорилго бол сүүлийн үед Солонгос соёл их төгж байгаа. Мөн Солонгос хоолч ихээхэн сонирхол татах болсон. Ийм үед нь бид Солонгос хоолыг Монголд таниулахаар ирсэн нь нэр төрийн хэрэг байлаа. Цэцэг зочид буудал нь олон улсын жишгт нийцсэн Япон-Монголын хамтарсан зочлох үйлчилгээний салбарт 20 гаруй жил тэргүүлж ирсэн байгууллага. Зочид буудлын нэрийн утас болсон Япон маягийн амар тайван уур амьсгал, найдвартай үйлчилгээ болон уламжлал инновацийг хослуулсан үйл ажиллагаа нь Өдгөө Улаанбаатар хотын хамгийн нэр хүндтэй байр суурьдын нэгийг бүрдүүлж байна. Цэцэг зочид буудлын хувьд бол Монголын зочид буудлуудын орчин үеийн чиг хандлагыг анхнаас нь нээжсэн анхдагч буудлуудын маань нэг байгаа. За түүний зэрэгцээгээр цэцэг зочид буудал маань өөрөө Монгол улсын зочид буудлын үйлчилгээний салбарт үргэлж ийм нэг шинэлэг үйлчилгээг сюрприз болгож гаргаж байдаг. За түүний зэрэгцээгээр Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа буудлуудын маань Солонгосын хэв маягийг оруулж ирж байна. Энэ 30 жилийнхаа энэ түүхэн жилд Солонгос хоолны рестораныг өнөөдөр нээж байна. За Солонгос хоолны ресторан нээснээрээ манайх 4 төрлийн чиглэлийн ресторантай болж байгаа юм. За хуучин бол одоохондоо Япон хоолны Пүжи ресторан, Хятад хоолны Ханаа ресторан, Европ буюу Монгол хоолны Алтай ресторан, өнөөдөр ингээд Солонгос хоолны ресторан нэгдэж байна. Ингэснээр манай цэцэг зочид буудал буюу Гасава Интернэшнл компани 30 жилийн түүхэнд бас нэг шинэ хуудас болж орж байна. Сирокса ресторан нь амт мэдрэмж орчин шингээсэн шин соёлын төлөөлөл юм. Хэрвээ та амьдралынхаа нэг өдрийг амттай, урамтай, дурсамжтай өнгөрүүлэхийг хүсвэл цэцэг зочид буудал дахь Сирокса рестораныг зорин очоорой.